Сайн байцгаана уу Саруул ухаанд номонд урлагсад монголчуудаа. Mono English Bookstore-тай хамтран явуулдаг. Бид нар 7 хоног болгоо номныхоо ревюг эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэндээ ахаад нөхөрсгөөр сануулхад энэ бид бүхэн өөрсдийнхөө контенттой бол хамгийн үн цэнтэй мэдлэгийг түгээх ийм гоё контентыг бол та бүхэндээ хий гэж зорддог байгаа. Тэр утгаараа ч гэсэн аль болох цааш нь түгээгээд өгөөрэй гэж хүсэж байгаамаа. За ингээд 9 сарын дундуур ээлжид номны ревю маань эхлэхэд бэлэн болсон. Энэ номнуудыг бол уншихад үнэхээр бас ном болгон өөр ингэсэн өвөрмөц онцлогтой үнэхээр бас хүнд амьдралд хэрэгтэй гой гой поинтууд байдаг. Учираас та бүхэнтэйгээ бас байнгын хуваалцдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд энэ удаагийн ном маань бол Never Split the Difference гэдэг Chris Voss гэдэг үний ном байгаа. За Chris Voss гэдэг хүн бол Америкийн FBI буюу холбооны мөрдөгд овчооны negotiator буюу одоо хүмүүстэй бол ингэж харилцан хилэлцээр хийдэг ийм хүмүүс ийм хүн байсан байгаа. За бидний нөгөө кинон дэр гардаг одоо имлэг барьцаалангууд урд нь гарч хилэлцээр хийдэг тийм хүн бол одоо Chris Voss байж л те. Тэгэд яг өөрийнхөө амьдрал дээр суурилсан одоо туршлагатаар суурилсан одоо negotiating буюу бусадтай одоо ингээд 8 альцах хилэлцэх тактикуудаасаа нийт 9 тактик хуваалцсан байгаа. Үнэхээр бас сонирхолтой. За тэгээд мэдээж мань хүн бол одоо террористуудтай за магадгүй өөр удирдагчдтай уулзж исэн амар түүхүүдээсээ хуваалцаад буцаагаад өдөр тутмын харилцаанд магадгүй ажлын ярилцлаганд хайр дурлал дээр болзоон дээр бизнес дээр гээд бүх зүйлс дээр ингээд хэрхэн одоо харилцах талаар бол их гоё амьдралд одоо нийцүүлсэн хөрсөн дээр болгосон ийм 9 сургамжийг бол ингэж одоо бодит амьдралын case study-тай жишээтэйгээр ингэж оруулсан бэлээ. Тэр утгаараа их сонирхолтой. За тэгээд номны гарчиг нь бол өөрөө Never Split the Difference гэж байгаа. Энэ маань бол нэгсэндээ бид нар splitting the difference буюу өөрчлөлтөө ингээд хувай гэдэг маань бид нар өөрсдөө хилцээрийг хийхдээ ингэж бодд юм байна л да. За таны хүсэж байгаа зүйл энэ байна. Миний хүсэж байгаа зүйл энэ байна. За ингээд хоёлоо 50-50-аар нугаач. Тэгэл энийг л хоорондоо голдоо уулзна гэж бид нар боддгийм байна. Гэтэл тийм биш ээ. Хизээж 50-50-аар нугааж болохгүй. Энэ бол зүгээр ялгааг нь хоёулаа хоёр талтай хоорондоо ялгаатай тэгээд оршин тогтнож болохгүй. Энийг харин ч empathy буюу энерги сэтгэлээр за боломжоор за мөн creative буюу бүтээлчээр их овжноор одоо бусадтай ингэж хамтран ажиллахад хамтран харилцан оршин тогтноход одоо ямархуу арга барилуудыг ашиглах вэ гэд. За тэгээд ингээд номнуудыг уншихаар угаасаа л мэддэг юм байна штэ гэж нэгдүгээрт бодно. Гэхдээ дахиад тунгаагаад үзэхээр би бас энэ дээр алдаа хийсэн байх шүү. Хитрхи шулуухан гэж бусдыг боддгоо өөрийнхөө талаарч байдаг юм уу? Одоо өөрийнхөө өнцгөөс хитрхийг бодоод байдаг ч юм уу? Ийм жижиг сажиг алдаануудыг бас хийдэг юм байна л да. Тэгээд ингээд яг номны эхэнд нөгөө negotiating as if your life depended on it гэдэг. Хэрвээ бүр ингээд те яг амин тулсан газар чинь байх юм бол хүнтэй яаж ингэж харилцсан хүнтэй ингэж харилцах вэ? Уг аваатай байх вэ гэдэг ийм зүйлсийн талаар бол ярьж байгаа. За тэгээд товчхондоо бол энэ 2 сая гаруй дэлхийд дахнаа зарагдсан энэ ном маань бол товчхондоо нэг ийм 9 зарчим байгаа. Тэгээд энэ болгоныг бол бүгднгийн сайхан нэг нэгээр нь дурдаа авчиг гэж бодож байгаа. За хамгийн ихнийх нь бол tactical empathy. Энэ бол тактикийн хувьд одоо нөгөө хүнээ инэрх, нөгөө хүнийхээ өнцгөөс бодох гэдэг ийм өнцөг байгаад байгаа. Бусад хүнийхээ одоо харьцаж байгаа хүнийхээ эмоцийг илүүсэн ойлго ба мэдэр тэрийг үгэнд зөвшрүүлээ гэдэг утга санаа явж байгаа. За тэгэхээр одоо ингээд юу гэж юм л да? Дарагдаа одоо ингээд нэг тайлан бэлдэж өгөх гээд тэгэнгүүт яах вэ гэхээр зэрэг эхний хэлжинд за дарга ойлгож байна ингээд ер нь бол сүүлийн хугацаа нь бол дуус хугацаа нь бол болцсон байгаа даа. Та тэгэхээр бол хуваарьтаа бол маш их дарамт хүлээж байгаа баха гэдэг зүйлсийг айгүй энгийн гэсэн. Гэтэ эхлээд тэгээд хэлчих юм бол та тэгж байгаа баха би ойлгож байна гэдэг өнцгөөс илүү ярих юм бол тэр нөгөө хүн ч гэсэндээ ойлгож авах мэдрэмжийг аваад арай зөөлрдөг юм л те. Энэ бол маш өөр олон аргаар би чамайг тэгж байгааг ойлгож ийн гэж ихэнд нь заавал хэлж явах хэрэгтэй байна. Тэгээ энийг бол tactical empathy гэж нэрлэдэг юм байна. Эхний одоо зарчим нь. За тэгээ мэдээж энэ дээр бол зөндөө олон жишээнүүд авж байгаа. За хоёр дахь зарчим нь mirroring гэж байгаа. Mirroring гэдэг маань л одоо баг толинд харах буюу тусгал болох. Хэрвээ хин нэгэн чамд ямар нэгэн зүйл хэлсэн бол зөрүүлээд хэлсэн юм ин дахиад тавтаад хэлчих гэж байгаа. За, ер нь бол хугацааны хувьд бол маш богино шүү.
Гэт хэлэнгүү зөрүүлээд маш богино байгаа юм байна те гэдэг утга санааг дахиад автаад хэлчихээр тийм ээ бид нар одоо хүн хүчний хомсдолд байгаа гэд илүү дэлгэрэнгүй нөгөө талаас нь хэлэхээр харилцаан дээр илүү ойлгомжтой болно гэдэг санаа. За тэгээ mirroring дээр бол илүү одоо бүр ингээд янз бүрийн юмн дээр байнгын ингэж нөгөө хүнийхээ хамгийн чухал поинтуудыг өөдөөс нь давтаал хэлээдэ гэж байгаа. Эхний ээлж нь нэг тийм чухал биш юм шиг боловч энэ бол нөгөө хүнээ сонсгуулж байгаа. Тэгээд намайг сонсож байгаа юм байна. Намайг ойлгож байгаа юм байна гэдэг илүү мэдрэмжийг авдаг гинэ. За тэгээд гурав дахь зүйл бол calibrated questions буюу юу вэ? Хэрхэн бэ? Яаж вэ? гэдэг утгаар what, how энэ үгнүүдийг ашиглаж зөрүүлээд асуулт асуух. За ухаандаа ажлын ярилцсан дээр байгаа юм л да. Ажлын ярилцсан дээр цалингийн хэлэлцээр хийж байгаа тийм ээ. За цалин сарын 300, сарын 3 сая. За би тэгвэл сарын 4 саяг авмаар байна. Тэгэнгүүт шууд 4 саяг авмаар байна. Танах 3 сая гэж хэлхийн оронд би 4 саяын цалин авахын тулд хэрхэн эсвэл ямар ажлуудыг хийвэл яах юм бол энэ хэмжээний цалин авахд хүрэх юм болоо гэж асуух юм бол илүү хоорондоо голдоо уулзах эсвэл илүү эцсийн тэр зорилгодоо хүрэх боломж нь бүрдэх юм байна л да. Хэрхэн би ингэх юм бол ингэх вэ? Яавал одоо энэ болгон дээр танд одоо илүү make sense те ойлгомжтой надад энэ цалин өгөх боломж юм байх уу гэдэг. За тэгэхээр calibrated questions гэдэг энэ тухайн нөгөө хүндээ бас бодох боломжийг олгох энэ асуулт тавих нэг чухал юм аа гэж. За тэгээ нөгөө хүндээ боломжийг олгох гэснээс дараагийн буюу дөрөв дэх сургамж бол power of no гэнэ л дээ. Үгүй гэж хэлхийн хүч гэж байгаа. Нэг гэсэндээ баг зэрэг экстрим асуулт асуугаад нөгөө хүнээрээ үгүй гэж хэлүүлэх нь илүү харилцааг илүү дотно болгодгийн гэнэ л дээ. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг худлаа yes-эс илүү яг бодит no аягүй дээр гэж. Нэг гэсэндээ яана би ингээд энэ ажлуудыг ингээд хийлээ гэж бодоход танд хитрхи юм санагдахгүй бидтэй гэдэг утгаараа ч юм уу. Эсвэл би амралтын өдөр ингээд ажиллаад илүү цалин авъя гэдэг хүсэл тавиул та нарт маш эвгүй санагдахгүй ч юм нэг юм экстрим болгох юм байна л да. Зөвхөн хүний харилцаан дээр no тэгэхгүй бидтэй гэдэг асуултыг их тавих нь өөрөө negotiation дээр бол маш тийм хоёр хүн үзэн яддаг хоёр хүн хүртэл хоорондоо ярихад тийм ойртуулах тийм зүйл болдог гинэ. Power of no үгүй гэж хэлхийн хүч тийм их айхтар байдаг гэдэг утгаараа. За тэгээд accusation audit гэж юм байгаа даа. За тэгээ энэ маань юу гэхээр зэрэг нөгөө хүн чинь хэлхээс өмнө сөрөг зүйлсийг нь хэлчихээ гэж. Эхлээд одоо бодцсон байгаа шүү дээ тий одоо хамт ажил хийх гэж байгаа нэг гэрээ хийж байгаа. За тэгвэл танах ингэх юм уу гэх юм угаасаа ингэчих юм биш үү тэгчих юм биш үү гэдэг нэг сөрөг зүйлсээр за та магадгүй одоо зүгээр нэг харилцагчтай ярьж ий гэж бодъё л да тий тэгэнгүүт намайг ингээд төсвөө нэмэх гээд юм ч юм уу гэж бодож иж магадгүй эсвэл хоёулынгийнх нь ингээ хамтарлыг үн цэнгүй биш гэж бодож иж магадгүй гэдэг зүйлээр эхлэхэд нөгөө үгүй гэд аль болох те би таны concern таны ингээ санаа зовж байгаа зүйлийг ойлгож байна. Гэхдээ уг нь бол тэлхээгүй маа гэдэг поинтыг хамгийн түрүүлж хэлэх нь их чухал гэдэг юм байна. Ахаал нөгөө бусдыгаа бодох, харилцаж байгаа хүндээ эмпатитай байх гэдэг утга санаа мэдээж давтагдж байгаа. Гэхдээ сөрөг зүйлсийг нь төрүүлээд хэлчихээ гэдэг нэг юм зүйл байгаа. За тэгээд дараагийнх нь бол мэдээж anchoring and numbers гэж байгаа. Энэ их сонирхолтой. Тоо гэдэг чухал юм байна. Ягаад гэвэл зэрэг одоо ингээд машина зарах гэж хахад тийм ээ $10,000 гэж хэлжсэнд орвол харин тэгээд ойролцоо үнийг нь харлаа, зах зээлийн үнийг харлаа, ойролцоо машин харлаа. Тэгс нэг $10,463 хавцаал дундчилж явах шиг байна гэж хэлэхээр нөгөө $10,463 гэдэг энэ специфик маш нарийн тоон илүү хүний итгэлийг төрүүлдэг гинэ. За тэгээ хоёлоо ойролцоо орно гэж. Тэр нарийн тоо их чухал гэж байна. Энэ заавал худлаа яриад албагүй гэж юу худлаа ярих шаардлагагүй. Харин яг үнэхээр судалгаагаа хийгээд яг наривчилж байгаа тэр тоог нь л үнээр нь л хэлчих гэж байгаа. Бид нар
өөрөөсөө үл ошгоод байдаг. За ойролцоогоор тэр юм байна гэдэг. Үгүй тэр нарийн тоог нь хилээд жинкнээсээ судалсан байна гэдгийг харуулчих. Тэр нь илүү ихтгэл үнэмшлийг төрүүлдэг юм байна. За тэгээд үүний дараагаар бол Black Swan Theory гэж байна. Энэ бол юу гэхээр хар хунгийн онол буюу харагдахгүй зүйлс байвал тэрийг нь ажиглчих. Одоо байр түрээслэх гэж байгаа бол жишээ нь байрны чинь түрээслүүлэгч чинь тийм ээ. Магадгүй өнөө маргаашийн одоо юу гэдгийг нэг сарын сая төгрөгөөр түрээслүүлнэ, сая 200-аар түрээслүүлнэ гэдэг анхаарахаас илүү урт хугацаанд түрээслүүлэхийг илүү бодчих магадгүй. Тэр утгаараа negotiation эрх мэдлийг яг өөрийнхөө гартаа аваад за тэгвэл би байрыг чинь урт хугацаанд жил 2 жилийн хугацаантай саяар түрээслэе гэж хэлэх нь илүү үр дүнтэй байдаг юм байна л да. Бид нар болохоор өнөө маргаашийн сарын тэд гэдэг дээр санаа зовоод идэг. Энэ point нь болох дээр магадгүй нөгөө хүн чинь цаанаа юу харж ийн гэдэг яг одоо ширээн дээр ингээд байгаа хилцээр дээр байхгүй зүйлийг илүү харах нь чухал юм байна. Гэх мэтчлэн ингээд хүнтэй ер нь харилцахад өдөр тутамдаа маш гоё энгийн ийм амар сүртэй айхтар үг мүг бол юу ягаагүй хэрэглээгүй. Бүр FBI hostage negotiator яг өөрийнхөө туршлага дээрээс бодит амьдралд хэрэг болох үс гэдэг ийм зүйлсийг ингэж оруулсан байна. Хамгийн гол чухал зүйл нь дахиад хэлэхэд never split the difference буюу өөрсдийнхөө одоо бусад хүнтэй санал зөрж байгаа зүйлийг зүгээр хоёр талд нь тавиад ингээд харилцаа хилцээр хийхийг хилцээр гэдгүүн байна. Маш олон өөр тактикаар хийдэг юм байна гэж байгаа. Тэгээ энийг энэ ном бас Mono English Bookstore дээр бол зарагдаж байгаа. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа. Энэ 7 хоногийн ээлжит book review байлаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mono English Bookstore